За сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Монгол аяа цагтимаас явуулж байгаа подкастт маань өнөөдөр бас нэг гоё хүндтэй зочин Монголоос ирсэн байна. За манай анхаа тэгээд сайн үж ирвүү. Сайн явж ирлээ. За ажил төрлөн сайн. Ажил төрөл тавтай. Их бас том ажил амжуулчаад ингээд буцах замдаа л одоо Чикагод ирээд байж байна да. За манай анхаа маань сэтгүүлч, нэвтрүүлэгч, за Miss Universe Mongolia-гийн одоо эрхийг эзэмшдэг тийм зохион байгуулагч гэсэн. Тийм. За тэгээ манай өөжөдөө бас төрөл. За тэгээд ингээд айгуу гоё өнөөдөр ингээд бид нар дээр ирж ингээд манай подкастт оролцож байгаад үнэхээр баярлж байна. Баярлалаа. Тэгээ би бүр гайхал байж байна. Хаа байсан Америкийн нэгдсэн улс Чикагод тэгээд монголчуудынхаа подкаст оролцох урилга авахтаа бүр одоо манай өөжи битээр чинь үеэлүүд. Тэгээ өөжи чинь одоо 6-7 настай одоо Монголоос гараа явцсан. Ингээд уулзаагүй 20 гаруй жил тийм үү. Тэгээ ер нь баг би бинийгээ баг л нөгөө мэдхгүй шахуу байж байгаа. Тэгээд ийм сонио учрлаар уулзаал одоо хүний амьдрал гэж сонио юм да гэдэг ингээд бодож суучихна. Тийм манай Монгол аяа цагтын бас бид нар бас нөгөө наашаага бид нар аюух олон жил болчихсон. Тэгээд 20 хэдэн жил болсон бас Монгол орны тэгээд бас мэдээж энэ хоёрын одоо харилцаанаас эхлээл тэгээд өөр аюух гоё юмнууд байгаа шүү дээ. Тэрийг бас ингээд монголчуудаа хүргэх бас энд байгаа монголчуудыг Монголтойгоо холбох гэх тэгээд дайлангуй бид нэр спортын чиглэлээр аюух төлхөө явуулдаг байхгүй. Тийм тэгээд одоо ингээд байж. За сая тэгээд Мисийн тэмцээнд оролцоод тэгсэн. Одоо оролцоо тэгэхээр өөрөө оролцсон. Тэгээ би нөгөө Miss Universe гэдэг 73 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа. Ер нь бол яг Miss-ийн тэмцээний дотроо цар хүрээ, нэр хүнд гэдэг юм уу те чанар чансаагаараа тэргүүлдэг. Дэлхийн хамгийн олон үзэгчтэй тэр бум 10 хүн ингээ нэг дор үзчихдэг. Тэгээд яг энэ финалийн үйл ажиллагааг нэг дор бараг 100 гаруй улс ингээд шууд амжуулаад шууд хүлээж аваад үзчихдэг. Энэ тэмцээний эрхийг 2018 онд одоо авч ирсэн. Тэгээд монголчууд өөрөөр хэлэх юм бол 18 оноос эхэлж энэ тэмцээнд оролцсон гэхээр ингээд 67 жил Монгол гэдэг улс энэ нэр хүндтэй тайзан дээр огт байхгүй байж хат нь 2018 онд араас нь хөөцөлцөөр байгаад ингээд энэ эрхийг олж аваад ингээд жил болгон нэг юм олон улсын тэмцээн уралдаанд оролцдог, Монголоос хэн төлөөлж явах вэ гэдэг тэр одоо шалгаруулалт зохион байгуулалтуудыг хийдэг, далимд нь бас нэг аялдаг ийм одоо ажилтай болсон. Тэгээд энэ жилийн тэмцээн маань Мексикосын Мехико хотод зохион байгуулагдсан. Тэгээд та хоёр харсан уу? Ер нь цахим ертөнцид бол нэлээд бас шуугиан тарьсан. Манай энэ жилийн оролцогч Номин Зул маань үзэсгэлэнтэй охин байсан. Дээрээс нь яг нөгөө хөдөө малчин ахугаас малчин айлаас тий одоо аав ээж яг маллаад амьдэрдэг ийм айлаас бас ингээд дэлхийн хамгийн том Miss тэмцээний тайзан дээр гарсан учраас монголчууд манд бүгдээрээ сайхан дэмжсэн. Тэгээд одоо зорьсон ажлаа сайхан бүтээчээд ингээд явж байна. Ямар баярлалаа. Тийм тэгэл одоо бид нар чинь монголчуудаа одоо ингээд гарах нэр хүндээ гаргах ажил гэхэр чи бас амар бахарж явж байгаа. Амраах бит хоёр бас ингээд сагсан бөмбөгийн чиглэлээр одоо сагсаараа одоо ингээд AU клуб те нэгдээд тэгээд Монгол хүүхдүүдийг одоо ингээд Division 1, Division 2, Division 3-ын төлөө ингээд хөөцөлдөх бас монголчуудаа гаргуулах хүсэлтэй зорилготой. Тэгээд бас иймэрхүү юмыг сонсохоор бас амар их бахарж байгаа. Тэгээ яг нөгөө би ингэж бодсон байхгүй нөгөө салбар нь өөр болохоос биш бидний зорилго нэг байгаа байхгүй тийм байх. Бид нар чинь ингээд те бас Монгол охтуудаа, Монгол бүсгүйчүүдээ дэлхийн тайз руу гаргах те энэ чинь энийгээ дагаад нөгөө Монгол улсыг таних мэдих гадаадын улс орнууд сурталчлах гээд зөвхөн нэг юм тэмцээн биш одоо сагсан дээр ч гэсэн яг л тийм л юм явж байгаа шүү дээ. Монголын ингээд одоо сагсан бөмбөгийн тоглолдог ийм одоо спортын хүн олон улсад ингээд амжилттай явж гин гэдэг ингэх юм бол энэ чинь Монгол улсын нэр гарч байгаа, Монголыг л таниулж байгаа яг нэг ийм одоо бидний зорилго нэг цэг дээр огтлцож байгаа гэдэг бас яг бодоод би явж байлаа. Ер нь тэгээд угаасаа их орны нэр хүндийг дэлхийд таниулж байгаа одоо хитгэл юм байгаа шүү. Тэрний хамгийн гол юм нь угаасаа л яг спорт байна. Яг одоо ингээд араас нэг Miss тэмцээн байна, урлаг байна. Ингээд бүгд яг нэг цэг дээр л огтлцож байна. Тэгээ ер нь энүүгээрээ бас бид нэр дэлхийд танигдж явна гэдэг чинь бас бидний айгүй том бахархлууд байхгүй тийм ээ. За тэгээд одоо би чинь таныг миний үеэл гэж мэдээгүй. Тэгээ сая түрүүн та Мексикээс ирээд аяллаад явж байхад л ээж залгаал
За манай энэ таньдаг үеэл байд юм аа. Тэгээд телевизийн нэвтрүүлэгч, телевизийн юун дээр ажилладаг, олон жил ажиллаж исэн туршилтай амар мундаг хүн байгаа маа. Ахтайгаа уулзаарэ гэд тэгэл би тэрийг сонсоол тэгэл нэрээ тийштэй ахаас подкастт оролцуулъя гэд бүр ингээл гинэт шууд орж ирээ тэгээ таныг урьж байгаа байхгүй. Тэгэл хоёлаа те өчигдөр бараг шүнжэнгөө те би бинийгаа танилцаал те яаж ингээд одоо дүүн подкаст хийгээд байгаа. Тэгээд тэрний талаар би таныг оролцуулъя. Тэгээд тиймэрхүү юмыг ингээл гинэт асуугаал та тэгэл шууд амар гоё онголттой нээлттэй те хүлээж аваа. Тэгээд амар их баяртайгаа тэрэндээ маш их ингэж баярлаа гэж тэнд хэлмээрээ. Би бол яг өөжийг мэддэг байсан. За нэг юм хөвгт байгаа да. Тэгэл ерөнхийдөө манай гэр бүл их том их олуулаа. Тэгээд маш олон улс оронд ингээд амьдэрдэг. Тэгсэн өөжөө юусоо намайг мэддэггүй байсан гэхээр сонирхол юм байна. Би бол яг ерөнхийдөө нөө фэйсбүүкээр ингээд харж байхад аав ээжийнхэн ч юм уу, эмээгийнхэн ч юм уу нөгөө стори фэйсбүүк постуудыг хараад ингээл боддог байсан. Тэгээд ингээд уулзаад суух, ярилцаад суух сайхан. Би ч болохоор одоо өөрийнхөө үеэлэл таньдгүй шүү дээ. Одоо ингээл манай ээжийн талын үеэлийн зарим хүүхдүүдийн бол нэрийг л мэдэхгүй. Тий, яг ингээд дөрөвдөг хүүхдэн гэж мэдж байгаахт л нэрийг мэддэггүй болоо л тэгэл таг штэ. Одоо би чи ингээд Монгол яваагүй 20 жилинд ингээд багаасаа тий 7 насаасаа энд ирсэн байгаа болохоор бас л тэр Монголын ингээд бас гэр бүлийнхаа харилцаатай яг ингээл за иймэрхүү хүн байд юм байна л гэж мэддэг болохоос харилцаж үзээгүй болохоор бас тиймэрхүү Америкт байгаа чи байтугай энэ чинь Монголд байгаа хэдийгэж бас танихад хэцүү болцсон. Тийм л завгүй л амьдрал донд бид нар бүгдээрээ л амьдрцгааж байгаа юм чинь тий. За тэг хизээ нутаг явах буцах чинь. Маргааш. За бас л хурдан маргааш орой. Тэгээд яг маргааш чинь Америкийн хамгийн том баяр, баг үндэсний баяр шүү дээ, тий. Thanksgiving талархлын баяр болж байгаа. Тэгээд орой нисэн өдөр нь анх удаага бас Thanksgiving энэ хүний одоо гэр бүлийнхэнтэй бас тэмдэглэж үзэх гээд бас тогтлоо гэж байна. Тий. За анхаа нөгөө тэмцээний тухай жоохон ярих уу. Тэр нь онцлог ер нь ямар шүү вэ? Энэ жил бус өмнөх жилүүдээс. Мексик улсад 6 дахь удаага зохион байгуулагдаж байгаа юм билээ. 73 жил зохион байгуулагдах хугацаанд энэ удаагийнх нь бол Мексик зохион байгуулагдаж байгаа 6 дахь удаагийнх болсон. Тэгээд бид нэр ерөнхийдөө жоохон туршлага сууж байна. Хүмүүс бол мэдээж Монгол охиноо дэмжиж байгаа, байр эзэлжээсээ тэгээд шилдэг 30-таа орчоосоо гэл ингээл нэлээд ихтгэл найдвар төрүүлээд ингээд үздцгээсэн байх. Зүгээр ерөнхийдөө яг тэр уур амьсгалын дотор нь тэр зохион байгуулалтанд нь олон улсын тэмцээнд нь ингээд очиод оролцдгийн хувьд бол бид нэр дөнгөж энэ удаа 4 дахь жилдээ л ингээл 4 дахь удаагаал оролцож байгаа учраас амжилт бол их хол байгаа. Тэгэхээр эн чинь нөгөө нэг юм юу гэдгийг миссийн тэмцээн гэдгийг хүмүүс нөгөө царайлаг байх, сайхан байх, гоё биетэй байх гэдэг ийм ойлголттой байгаад идэг гэтэл яг үнэндээ бол өнөөдөр нөгөө эмэгтэйчүүдийн мандайлал гэдэг юм Америкч гэсэн явж байгаа хэ тэ одоо women empowerment гэдэг ингээл явж байгаа шээ тэ энэ чиглэл рүүгээ илүү анхаардаг. За мэдээж одоо гаднах үзэсгэлэнгоо байлгүй л яах вэ. Гэхдээ эн чинь дэлхийн 127 улсаас төрүүлээ тодорой шилэгдээд ирж байгаа эмэгтэйчүүд бүгдээрээ сайхан эмэгтэйчүүд. Тэр дундаас хэн энэ нөгөө тэмцээний ялагч болох юм, хэн энэ тэмцээний тэтмийг зүүх юм бэ гэдэг чинь ганцхан ямаараа л ялгаатай байдаг. Тэр нь өөрийнхөө үзэл бодлыг эсвэл өөрийнхөө одоо яг энэ бодит амьдралын түүхийг юм уу те эсвэл одоо сургамжийг юм уу туршлагыг юм уу олон улсын тайзан дээрээс ярих хүмүүст нөлөөлөх залуу охтуудад нөлөөлөх эн чинь нөгөө Miss Universe тэмцээний хамгийн одоо чухал зорилго гэх юм уу ийм байдаг. Тэгээд бодоод үзэхэд чинь эн чинь тэр бум хүн нэгэн зэрэг нэг тэмцээнийг үзэж जैन тэрийг маш олон залуучууд үзэж байгаа, залуу хүмүүс үзэж байгаа, дэлхийн өнцөг боломжтой байж байгаа хүмүүс үзэж байгаа. Тэгэхээр сайхан эмэгтэйчүүдэд бүхэл хүн дуртай байдаг шүү дээ. Тэгэхээр яг тэрэн дээр нь одоо дөрөөлөд гэвэр жоохон муухай авах тий. Улам л одоо тий анхаарал нь бүгдээрээ тэр сайхан эмэгтэйчүүдийг үзхийг одоо хүсэж байна. Тэр үед нь дэлхий дээр тулгамдж байгаа асуудлууд хүн байхын ч юм уу тий бид нар одоо шил ёс суртахуунаа ёс зүгээ
гээхгүй тулд яаж одоо цаашдаа анхаарах ёстой юм ч гэдэг юм уу те. Энэ зүйлүүдийг л хүмүүс таниулах, ойлгуулах. Тэгээд энэ тэмцээний чинь миссийн тэмцээний чинь нөгөө дагдаг бүр мисс судлал гэж байдаг байхгүй юу? Тэр мисс судлалыг чинь ингээд хүрээнд бүр хэдэн 100 мянга магадгүй хэдэн 10 сая ийм хүмүүс дэлхийн өнцөг болон бүрт байж байдаг. Тэр платформудаар дамжуулаад нөгөө төрүүлсэн охин чинь 1 жилийн хугацаанд 30-40 улсаар аялна. Тэгээд тэргүүрээ дамжуулаад одоо ямар асуудлууд байна, юу хэлхийг хүсэж гин гэдэг ингээд иймнуудаа гаргадаг. Тэгээд манай энэ жилийн оролцогчийн хувьд бол боловсролын тэгш хүртээмж гэдэг ийм сэдвийг олон улс руу гаргаж хүндсэн. Та хоёр магадгүй дотроо төсөөлж байгаа хэрэгтэй. Яагаад ийм сэдв хүндэж байгаа юм болоо гэд гадны улс орнуудад одоо ялангуяа Америк шиг ингээд боловсрол нь өндөр хэмжээнд хөгжсөн орны хувьд бол боловсролын тэгш хүртээмж тийм ч одоо том асуудал биш байж болох ч гэсэн Монголд Монгол шиг эсвэл одоо хөгжиж байгаа ч юм уу ийм улсууд бол аюу том асуудал байдгийн байлээ. Одоо манай нөгөө нэг энэ жилийн охин болохоор хөдөө өссөн гэсэн шүү дээ. 9 илүү 10 дугаар ангидаа гэдэг чинь бараг л 3-4 жилийн өмнө хотод анх орж ирсэн байна. Тэгээд орж ирээд хотод Улаанбаатарт одоо маш олон дугуйлан секцүүд байсан гинэ. Одоо хүүхдэд төгжих боломжтой тий. Одоо хүсэх юм бол хэлний дугуйланд явчих болж гэн. Усан бассейн юу гэдэг бүх юм байдаг. Гэтэл нөгөө охин чинь нөгөө хөдөө суман дээр сургууль сурдаг байсан. Ямар ч тийм одоо хөгжих дэвшгийн боломж байхгүй байсан учраас энэ үл яг өөрийнх нь амьдралаас сэдвлэгдсэн өөртөө тохиолдсон юм стори учраас бид нар энийг хүндиё гэдэг байдлаар ингэж бас гаргаж ирж хүмүүст танилцуулсан. Тэ маш олон хүмүүст хүрсэн байна лээ. Тэгээ та хоёр манай энэ жилийн үндэсний хувцсыг харсан уу? Баатар. Тийм ээ. Дүр бүтээсэн. Тэгээд нөгөө Miss Universe тэмцээн чинь олон үндэсний тэмцээн учраас нөгөө энэ үндэсний хувцс гоёо гэдэг нөгөө жил болгон тодруулах чи өөр утгагүй асуудал байхгүй юу те. Нэг одоо юу 127 үндэсний хувцс дундаас энэ гоёо гэхээс илүү үндэсний хувцсны номинацаараа яаж одоо өөрийнхөө үндэсний хувцсыг илүү ийм одоо авангард юм уу эвдэж өөрчилж сайжруулж анхаардаг тий. Тэгээ бид нар бол өмнөх 3 жилийн хугацаанд бол дандаа Монгол хатны нөгөө юм уламжлалт хувцснуудаа ингэж сонгож торг одоо салонтой хамтар шингэж явдаг байсан бол энэ жил бид нар бүр анханаас нь за хэдүүлээ одоо яг Miss Universe тэмцээнийхээ зорилгынх нь хүрээнд яг ажиллаад үзье гэж шийдээд тэгээд бидний юм Баатар хувцсыг тэгээд бүр ингэж өөрчлөөд нөгөө тайзан дээр гарч ирээд омсон мөн гаргаж ирээд гоё өрмөц бүр алдаад гисэн шүү дээ. Нэг зарлаагүй мэдээлэл би танай подкастаар дамжуулаад зарлчихъя гэж бодсон. Монгол охин маань хэдийгээр топ 30-таа шалгаж чадаагүй ч гэсэндээ нөгөө шүүгчтэй уулзах хаалттай ярилцлага гэж их чухал юм байт юм. Тэдээс ерөнхийдөө нөө шилдэгүүд бас тодорхой магадлал өндөр байдаг. Тэгээд тэрний оноог зарлсан. Оноогоороо манай охин 29 төгрөөр орнд орсон билээ. 127 орноос цаанаа 100 охин ингээд тийм байна. Алгассан. Тэгээ энэ бол бидний хувьд 4 жил оролцож байгаа улсын хувьд бол бүр хангалттай амжилт байсан гэж би бодож байгаа. Тийм байна. Та тэгээд одоо 2018 онд эхэлсэн гэж хэлээ те Miss Universe. Ер нь бол та яагаад иймэрхүү одоо ингэж өнцгөрсөн одоо энэ чиглэлээр ингэж pursue хийсэн бэ те? Ер нь бол одоо та өмнө чинь амар их олон нөгөө нэг news broadcaster тиймэрхүү ажил хийдэг байсан. Тэгээд яагаад иймэрхүү career change хийгээд энэ ажил руу орсон маань бас л миний телевизийн ажилтай холбоотой байхгүй юу. Тэгээд яагаад вэ гэхээр BBS телевизд ажилладаг байсан. Тэгээд тэр үед Miss World буюу дэлхийн миссийг BBS телевиз шууд дамжуулдаг. Тэгээд би 2 илүү 3 жил сурвалжлагчаар явж байгаа. Тэгээд гадаад руу яваад. Тэгээд би нөгөө нэг миссийн тэмцээн гэдэг энэ юмны тухай ойлголт авч штэ. Нөгөө би өөрөө тэрийг нөгөө сурвалжилж байгаа, хөтлж байгаа, сэтгүүлчээр ажиллаж байгаагийн хувьд бол маш судалгаа хийгээд тэгсэн чинь Miss World-оос илүү нэр хүндтэй те илүү олон үзэгчтэй бүр том тэмцээн байдсан байж тээ. Тэгээд энд нь Монгол байдгүй юм биш тээ. Яагаад гэдэг ийм асуулт надад үүсээд тэгэн гутаа би чинь зөвхөн сурвалжлагч хийж явж байгаа юм шүү. Тэгэн гутаа би Miss Universe руу холбогдож хэлсэн байхгүй юу. Одоо Америк төвтэй шүү дээ. Тэгээд Нью-Йорк руу мэйл өчөө хариу байдгүй. За өчнөө олон удаа бичээд 2-3 жил бичээ хариу байдгүй. Бараг 4 дахь жил дээр энэ ч үлээ би Нью-Йорк руу залгаж байгаа офис руу. Тэгээд залгаад тэгээд утсан аваад бид нар ингээ Монголоос ингэж байгаа Монголыг ингээд Miss Universe ингээд оролцуулах хүсэлтэй байна. Имэйлд маань ингээд хариу өгөхгүй байна гэдгсэн чинь одоо энэ чинь Fox энтрээр гардаг шүү дээ. Энэ одоо Америкийн Fox, NBC энтрээртэй гардаг тий. Тэгэн гут энэ чинь ингээд нөгөө 100 гаруй ус шууд дамжуулагддаг тий. Тэгээд Америкт чинь нөгөө оргил цаг чинь нэг үнэтэй байд юм шиг үлээ тий. 3 цагийн 180 юу лээ?
63 те 180 минутын ингээд шоу болдог. Энэ дунд бид нар 80 90 улсаас илүү оролцуулах боломж байдгүй маа. Цаг нь хүрдэггүй маа. Тэгэхээр уучлаарай гэд ингэж хэлжсэн аа. 2018 онд харин надад тийм ингээд нааштай хариу ирээ. Тэгэл ер нь миссийн тэмцээнтэй холбогдсон. Гэтэ би нэг юм ярихаа мартчихчих. Ингэж явж хагаад 2016 онд би Монгол улсад анх удаага олон улсын миссийн тэмцээн зохион байгуулсан. Тэгээд нөгөө амьд Барби энтер гэдэг нөгөө захим ертөнцөөр нэлээ юм одоо шуугаад исэн Украин эмэгтэй энтрийг шүүгчээр үрж авчираад дэлхийн 60 орноос ингээд говс гүчүүдийг Монголд би авчираад хойдоо л бас нэг хөөрхий юм одоо сенсацтай юм үйл явдал болж исэн баггүй юу. Тэгээд ийм тэмцээн бас зохион байгуулад анхдагч нь болоод тэгээд тэрнээс хойш ингээд дахиад баг юу вэ 8 жил өнгөрцөн байхад Монголд бол бас тийм олон улсын хэмжээний миссийн тэмцээн дахиад зохион байгуулагдаагүй л байгаа. Тэгэд яг хуу миний ингээд нөө зүтгээд зориод яваад идэг юм маань нэгдүгээрт эн чинь энэний ард зөвхөн миссийн тэмцээн биш нөгөө аялал жуулчлал, эдийн засаг бүх юмнууд ингээд явж идэг учраас энэний нөгөө үр шимийг Монгол улсдаа бас гаргах юмсан. Энэ бол нөгөө Монгол залуу хүний хувьд эх орныхоо төлөө хийж байгаа нэг юм хөв нэмэр гэж би хувьдаа хардаг. Тэгээ анх би энэ миссийн тэмцээнүүдийг зохион байгуулдаг байхад монголчууд ерөөсөө ойлгодгүй байсан. Тэгээ яг хав энд ямар үдийг би мэдэхгүй байна. Тэгэн гут эмэгтэйчүүд миссүүд гэхээр нэг жоохон буруу ойлгох гол буруу ойлголттой ингээд яваад идэг байсан. Одоо баг багаар өөрчлөгдөж байгаа байхгүй. Үгүй ээ, эн чинь ийм биш ээ, эн чинь ийм юм байд юм аа. Эн чинь олон улсын тэмцээн ийм болтын дэлхийн одууд очиж тэнд дуултын перформанс үзүүлдیں۔ Том алдартнууд нь ирээд шүүгчээр суудیں۔ Эний чинь тэдэн тэрбум хүн ингээд үздیں ингээд яриад хилээд шантрахгүйгээр хийгээд тэгээд энд чинь одоо юу гэдэг маш их зардал гарч байгаа. Тэгээд одоо хүртэл би хизээч нөгөө энэ тэмцээнүүдийг зохион байгуулад ашиг олж үзээгүй. Дандаа хасахтай явдаг. Гэтэ нэг л өдөр одоо юу гэдгийг үр шимээ өгөх байх гэж би боддог байхгүй. Тэгэл яг энэ би өөртөө ингээд гоё юм баялаг бүтээж байгаа. Би өөрөөрөө бахарах чинь. Тэгэл нэг монгол охиныг тэнд аваачаад амьдралын өөрчлөлт гоё юм үзүүлж харуулад олон улсын тэмцээнд оруулаад монголчуудад эсвэл таниулаад олон улсын фэнүүдтэй болгоод ингээд явж байгаа нь миний хувьд бол одоогоор хангалттай байхгүй юу? Их орныхоо нэрийг дээшээ гаргаад тэгээ энийгээ дагаад ер нь бас анхаа маань ирж ин тий одоо маш олон эдийн засгийн болоод тий одоо даар сурталчилгаанаас эхлээл тэгээд энийгээ дагаад энэ компаниудын нэр хүнд юу гэдэг ингээд бүх юм уг нь бол бид нэр яг энэ талаас нэг хамтарч ажиллаж яг энэ дэлхий рүү гарч байгаа одоо манай анхаа шиг юм уу одоо дээр нэг урлаг спорт усууд их дэмжиж бүр юм бодлоготой бүр сайн явуулах гоё юм харагддаг шүү дээ тий. Ер нь бол хамгийн чухал юм л хийж байгаа юм байна шүү дээ. Та одоо бараг л мөсийг хагалж байгаа л анхны пайонер хүн болж байгаа л энэ одоо энэ сэдвэр ингэж одоо энэ чиглэлээр ингэж явж байгаад амар их юу хийж байгаа вэ? Бидний анхны тий иймэрхүү юу л явж байгаад стандарт тавьж энээс илүү одоо дахиж ингэж олон жил ингэж явуулаад иймэрхүү юм явуулаад одоо бидний тэр мессийн хүмүүсүүдийн тэр талыг ингэж хөгжүүлээд амар өөрчлөлт тий тэгээд араас айгүй их залуу хүмүүс мэдээж ингэж явна. За тэгээд ингээл стол мөс хагалж байгаа юм байна. Тэгээд бид нар ч одоо ингэ Монголдо тэмцээн зохион байгуулж байгаа шүү дээ. Тэгээд хүмүүс ингээл за миссийн тэмцээн одоо энийг үзээд ч тэгж бодох хүмүүс гарч ирж болно. Гэхдээ зүгээр бид нар ингээ Монголд миссийн тэмцээнээ ингээ дотооддоо зохион байгуулалт хийгээд нэг нь ялаад ингээ олон улс руу явж байгаа шүү дээ. Тэр нөгөө зохион байгуулалтуудыг ингээ хийгээ явж байгаа. Нэг удаагийн тэмцээн ингээл 30 40 50 60 охин орж ирж байгаа. Тэр октод манай тэмцээнд ороод дуусахад маш их өөрчлөгдсөн байдаг байхгүй юу? Тэ нөгөө юм хөв хүнийхээ хувьд ч гэдэг юм уу эсвэл ингээд нөгөө энэ тэндээс амьдралын янз янзын төвшний ч юм уу эсвэл боловсролын ялгаатай ч юм уу те хүмүүжлийн ёс зүйн ч юм уу эсвэл үзэж харсны хувьд ингээд өөр октод нэг дор ирээд найзлаад нөхөрлөөд бие биенээсээ суралцаад хараад дивжээд ингээд явж нэт чинь ингээд бүр багаар бодоход тийм үстэй нэг жилийн тэмцээний ард нэг 40 50 охины амьдралд би нэг ингээд өөрчлөлт өгсөн л байгаа гэрэл гээ өгсөн л байж байгаа. Тэр бол төрүүлэхгүй ч гэсэн дотоодын тэмцээнд ороод гарахад сураад хөгжөөд ингээд явчихж байгаа байхгүй юу? Тийм байна. Хэвгүй. Амар мундаг. Баярлалаа. Тэгээд нөгөө би түрүүнийг юм хэлчих чам мартчих. Тэгээд одоо 2025 онд бид манай одоо Miss Universe Mongolia зохион байгуулалтын багаас нэг том юм одоо хийх гээд тохиролцоод одоо гэрээний шатанда явж байгаа. Ерөнхийдөө баг болцсон. Тэгээд энэ юу вэ гэхээр сая Miss Universe 2024 тэмцээнд төрүүлсэн Денмарк, Дани улсын Miss-ийг одоо Монгол улсад иргэжил авчрах гэж байгаа. Тэгээд энэ Miss Universe ч өөрөө зөвхөн сошиал платформ нь 20 гаруй сая дагагчтай. Тэрнийг тойрсон ингээд хэдэн тэрбум хүн ингээд үзчихэд сонирхчихэд. Тэгэхээр энэ бол бас ингээд Монголыг сурталчлах том юм одоо
сурталчилгаа болох болов гэж бид нар бодож байгаа. Тэгээд Монгол тэм бистэй хизээ ийм дэлхийн мисс хүүхэн те дэлхийн одоо том тэмцээн төрүүлсэн эмэгтэй ирж ийла те. Тэгэхээр энэний бас аргадагч болох гэдэг явж байгаа шүү. Тэгээд зарлах болоогүй ч гэсэн сэтгэл хөдлөөд байна. Оо яасан гоё юм те. Мундаг. Бид нар ч одоо ингээд нөгөө бас за Америкт ирээд бас 20 гаруй жил болсон 25 6 жил болсон ингээд сууж штэ тий. Тэгэл эх орноосоо бас ингээд ийм гоё гэрэлтэй гэгээтэй юмнуудыг бид нар мэдээж энэ дотор явуулсууд ч хараад сонсоол бас тэр нь тэрүүгээр айгүйх бахархаал. Тэгэл ингээл ер нь яаж хамтарч цаашаа яаж явах юм бэ гэдэг талаас нь ерөнхийдөө их хардаг болчдөг юм байна. Тий. Тэгээд ерөн зүгээр би анзаарсан. Ер нь гадаадд байдаг монголчууд эх орноо гэсэн одоо сэтгэл их одоо өндөр гэх юм уу те сайн байдсан байна гэдгийг би олон зүйл дээр анзаарч байна. Олон хүмүүстэй би уулзаад ингээл явж байна л да. Одоо Мексикт очиод би тэнд амьдардаг Мехико хотод хоёрхан л монгол байд юм байна. Би тэр хоёр монголтой ингээд уулзаад бид нар хамтдаа финалийн үйл ажиллагааг нь үзээд монгол гэдэг далбаагаа барайл ингээл монгол охиноо дэмжсэн. Түрүүжил би Эл Салвадор гэдэг улсад очлоо. Төв Америкийн Эл Салвадорт очсон чинь ганцхан монгол эмэгтэй амьдард юм байна. Тэр эмэгтэйтэй уулзаад бас дахиад монгол улсаа игээд дэмжил явлаа. Тэгээд одоо юу гэдэг Америк ингээл өөр улсууд байдаг монголчуудтай уулзж хаад бид нар яаж туслах уу те бид нар яаж дэмжих үү бид нар энэ тэмцээнийг ингээд очиж үзэх боломж байд юм уу яах уу ийх үү гэсэн сэтгэлтэй хүмүүс олон байд юм байна те тэдний бас нэг нь танаа хамт олон байгааг би хараад бас бахархсан. Яагаад тэгэхээр Чикагод ингээд Монгол далбаатай ийм ингээд сагсан бөмбөгийн би ингээд заалан дотор орж ирээд тэгээд та нарын ингээд зорилгыг ингээд баг зэрэг сонсож байгаа байхгүй ингээд сонсоход хүүх энэ ч тоо тий ямар гоё юм бэ энэ чинь тэгээд өөрсдийнхөө хөрөнгөөр өөр ямар боломж байна залуучуудыг хай эрэлхийлэх гэсэн юм бодолтой байгааг сонсох сайхан байсан. Тэгээд та хоёр бас энэ нөгөө клубийнхээ талаар жоохон мэдээлэл өгөөч надад. Түрүүн бол нөгөө замд явж байхад богино хугацаанд ингээд нэг иймэрхүү үйл ажиллагаа явуулдаг гэдээ надад хэлсэн л. Тэгэхээр тэр талаараа бас яриач надад сонирхолтой байна. Тий, ер нь бол одоо амраах бит хоёр одоо энэ зунаас эхлээд тий хамтран ажлыг одоо хоёулаа би ч одоо олон жил нэг манай Чикагод идэх хотод хамгийн одоо бараг л бест баг нь коуч хийж байгаа шүү дээ. Одоо монголчуудын дундаа бие биентэйгээ өрсөлдөөний тэмцээн болгоход манай Black Series гэдэг баг байдаг. Тэрний одоо би 5 жил коучлж байхад л амраах манай багийг маш их олон жил дэмжээд те өмнө жилээс эхлээд манай өндөр ганаг манай багтаа авчираад бид тэрийг амар их олон жил дэмждэг байсан. Тэгээ хажуу талдаа амраах бол нөгөө нэг MTA гэдэг Mongolian Talent Academy гэдэг холбоог нээгдээд олон хүүхдүүдийг цуглуулад, дасалжуулаад амар олон жил ингэж өөрийнхөө керманаас л мөнгө гаргаж байгаа хүүхдүүдийг дэмжиж явж байгаа байхгүй. Тэр би бас тэрийг ингэж амраахаас өөрөөс нь сонсоод бас ингэж өөрийнхөө ингэж иймэрхүү юм хийдэг гэхээр бас миний бас сэтгэл хөдлөөд амар ингэж баяртай байсан байхгүй. Тэгэл за амраах ер нь бол дүүн тань тусалъя тий. Би одоо ер нь бол одоо коучинг талаар бол ингээд бас туршлагатай байгаа. Тэгэд би бол ямар ч байсан юу ч нэмэр болох уу би ингээд туслая өөрийнхөө цагаа зарцаж тэгээ туслаад ер нь бол танаас мөнгө асуухгүй би зүгээр шууд л яа гэдэг амраах за дүү ингээд AU гэдэг юм дээр оролцъё. Тэгэл бит хоёр AU-гийн талаар ингээд баг олон юу цаг хугацаа гүйлгүүлээд membership-ийг аваад тэгээд ирээдүйд одоо Монголоос хүүхдүүдийг авчрах тий. Тэгэд сагсан бөмбөөр ингэж D1, D2, D3 гэдэг division руу оруулах зорилготой. Хоёулаа бол яг ингэж амраах бит хоёр бол яг л нийгэм юутай байгаа. Тий. Амраахтаа тэгээд тэр амраах өөрөө спортын хүн юм уу? Тий, анхан өөр угаасаа ингэж зөндөө олон жилийн өмнө тэгээд яг 20 одоо хэд 23 жил болчих. Тий, ерөнхийдөө тэгээд ингээд наашаага гараад ирсэн. Тэгээд яг их орон маань мэдээж түрүү ярьлаа шүү дээ, тий. Их орон үнэхээр гоё. Бид нар нөгөө гадагшаа гарч байгаа монголчууд маань их орныхоо бүр улам гоё сайхан байх юмыг хүний нутагт байдаг юм уу, тий. Одоо бүр суугуул болоод ингээд явж явах хугацаанд бол бид нар чинь бүр амар сайн мэдэрч байгаа хөө. Тэгээд яг өөрсдөө мэдээж эхлээд тул амьдрал ахгүй ингээд хүн болгонд байгаа тэрийг нэг жаах ингээл энэ тий чинь яг одоо ингээ баг иргэн боллоо шүү дээ баг шахуу тий бүр ингээ үзэл хараа хүүхдүүд маань бүгдээрээ ингээл энэ төрөл ингэцэг ээж аавууд нь нөгөө суугуул мөртлөө хүүхдүүд нь иргэн болцсон юм бүр уугуул болцсон байгаа тий тэгээд ерөнхийдөө эндээс чинь үүдэл одоо энэ яг энэ Монгол хүүхдийнхээ одоо зүрх сэтгэлийг яг хэн бэлдэх юм бэ гэдэг. Тэгээд энэ манай энэ Монгол Аялал Актийн бид нар 7 жилийн өмнө
ингээ байгуулсан баггүй. Тэгээ манай энэ Монгол улсын гавьяат тамирчин Саксны манай Шаруу Жамц гавьяат байна. За энийг одоо бий болгоход бид нар бүгдээрээ ярилцж агаад бас Монгол улстайгаа мэдээж энэ биеийн тамир спортын улсын хороо энтертэйгээ ингээ те ийм хамтын ажиллагаатай холбоо амийн нөгөө бодлого боловсруулж бүр ингээ цаашаа явъя гэсэн иймэрхүү үндсэн дээр ингээд явж байгаа байхгүй. Тэгээд бас мөн манай өөжөө маань ирэл амрахаа энэ өөртөө хийж байгаа юм а бүх одоо Монгол хүүхдүүдтэй монголчуудтай ингээд те оруулъя танилцуулъя одоо энэ нэг хүүхдэл одоо жишээлбэл Монголоос ирж одоо сакс ингээд тоглоод ингээд тэ дивишн 1 2-т ингээд тоглоо явдаг гэсэн бол багаар нь тоглоулъя л та гэл. Тэгээ одоо энэ манай чи өөрөө мэдж байгаа манай шар бахыг те. Тий. Одоо манай инкиод байна те. Инкулээ ингээд бас л яг адилхан мөс хаглаад ингээд яг ингээд урд одоо энэ сакс мөнгөний ингээд явж байна. Одоо тэгэл энэний араас ганаа энэ билгүүнээ ингээд энэ бүгдээр ингээд араас нь явж байна те. Тэгэл энэ болгоны араас ч одоо ингээд яг багаараа ч гэдэг юм ингээд хүүхд болгоныг гарах зорилготой ингээд битэд ингээд явж байна. Тэгэхээр одоо BTT нөгөө төрөний миси юу та яг л адилхан тэгээд бас нэг нуугдсан эрднийг нуугдсан алмазыг ч юм уу те ийм хүнийг ингээд гарган ширээд олон улсад ингээд өрсөлдүүлж нэхэр яалтчгүй л бас те нэг л баг би бас яг таныг ингээд яриад байж хад бас бодож байгаа юм одоо ингээд манай мист орж байгаа хтуу за энэ жилийн охин те булганы Монголын ингээд бүр хөдөөний охиныг ингээд олон улсын том тайзан дээр ингээд бид нар гаргаад ирж байна та нар бас ингээд те магадгүй дэлхийн хэмжээний том тоглогч болох боломжтой ийм одоо авьяас бид нар ч нь бол айгүй том монголчуудны тийм өөр юм байна шүү дээ тий бид цөөхүүлэхнээ мөртлөө ажилласан салбар болгондоо хийсэн ажил болгондоо нэг тийм амжилт гаргаад манлайлаад хошуужлаад урт нь алхаад идэг нэг юм чадвар байдаг болохоор энийг нөө төрүүлээд ирсэн хүмүүс нь дараагийнхаа хүмүүсийг ингээд татаад юм уу ингээд дэмжлэг болгоод өгч нь мэдчих сайхан байгаа байхгүй тий ер нь тэгээд яг хөө тэгэл одоо бид дуурыг үзэл сууж байгаа манай энэ подкаст тий одоо энэ Чикагод байна монголчууд ингээд бүгдээр үзэж байгаа зарим нэг ингээд харж байгаа. Гэтэ бид хэд бол бас л дандаа гигээлэг ер нь тий яг хийж байгаа дэлхийд гаргах тэгэл тимний төлөөл ингээд айгүй гоё юм ярьж байгаа байхгүй. Уг нь бол би болоо тэгж хараад байгаа шүү дээ. Тэгтээ би гоё юу гэдэг чинь монголчууд нэг ихээр л одоо юмыг хийж байгаа улсуудад нэг заавал нэг яриамаарэ ингээд тий одоо юу гэдэг нөгөө одоо муугар ярих чинь нэг тэгтий ингээд энэ хэдий юмуд ингээд явж идэв ийм юм байдیں۔ Ингээд те ер нь бол монголчууд би боддгийг шүү дээ одоо ингээд Америкт ирчээл байж байхдаа нөгөө мяалаад байгаа монголчууд нь л хамгийн сүүлд нь өөрсдөө л цуг байсан байдаг байхгүй. Жишээ нь нэг монголчууд ирэл тэгэхэд бид нар хүний газар ч юм ингээд явахад монголоо л тэгэн шүү дээ. Хайж болол хөрхий зэд Монголдоо туслаад Монголоо гэртээ онуулаад ч гэдэг юм ингээд бүгд ингээд ингээд ихтэй ингээд оруулж өгөөд ажил төрөлд оруулж өгөөс гадна машин тэргуунаа тэгэл имлэг цагдаа цэргийлэх тэгэл дээр нь болохоор зөв шүүх мүх гэлгээл ер нь бол бид нар нэг тэгэл би нэг муу талаас нь ер нь сайн талаас нь ер нь те хараад ингээд байж хав Монгол улс ер нь цаашаагаа бас хөгжих нэг юм руу орох бах. Тэгээ залуучуудыг ч гэсэн ер нь хоорондоо ивтэй гоё байлгаж бас бид нар ч бас нэг тий хүмүүс нэг талаас боловсруулалтын юм ярьж шít бас тий айгүй өөр. Би бас тэгэж хэлэх дуртай байд. Тэгээд өнөөдөр бол айгүй гоё байна. Ямар ч байсан бас нэг өөр нэг салбарт ийм гоё өндөрлөгт явж байгаа үнтэй уулзаад ингээд сууж ийн гэдэг чинь бас их гоё байна шít. Надад бас сайхан байна өө. Та чинь тэгээд ер нь бол одоо олон жил юу хийсэн штэ. Одоо news broadcaster тий. Монголоор мэдээний нэвтрүүлэгч тий. Та ер нь бол яг энэ карьераа яг яаж эхэлсэн бэ? Би их тийм сонин манай одоо эмээ энэ ярьдаг байхгүй юу. Би өөрөө ч гэсэн сандын. Бүр ингээд одоо баг байхасаа эхлээд нөгөө Монгол телевизийн мэдээлэл гардаг байлаа шүү дээ тухайн үед. Тэгээд тэгэмүүд яг мэдээ 18 цагаас эхэлнэ. Тэгээ 20 цагаас эхэлнэ. Тэгэл яг эхлэн гутал би нөгөө нэг дээр үе яалуу та санаж байна нөгөө юм юутай нөгөө ээжүүдийн нөгөө нэг косметик тавьдаг нэг юм юутай ингээд том юм толтой. Тэг 3 гавцтай. Тэгмээ би яг тэнд ингээд очиж суугаад тэгээд уншаа сурцсан байсан. Тэгэл нөгөө сонингоо аваад мэдээ эхэлж ийн гэл зэрэг ингэж би ярьдаг байсан байхгүй. Тэгээд 2018 онд би үндэсний олон нийтийн телевиз гэдэг чи одоо Монголын ууган телевиз мэдээний хувьд бол одоо юу гэдгийг Монгол хүн болгоны чиг тавьж сонсч идэг энэ гадаад байгаа монголчууд ч гэсэн яг энэ цагийн үрдээ үздэм байлээ шүү. Тэгээд тэр юм
7-8хан настай 9-10хан настайдаа ингээд өөрийгөө зөгнжсэн юм уу хайшин тий. Мөрөөдлийн ажилдаа би санаагүй. Тий. Очсон тий. Анх бол би бол бүр ингээд уурхаачин болно гэдэг явжсэн байхгүй. Тэгэд гисэн чинь санаандгүй би хэцүү анги гээд Монголын 60 ангитай юм олон ангит кино гараад тэгээд тэрний дүрийн шалгаруулалт болж ингээд тэгс чи үндсний телевизийн үүд нь 1000 гаруй хүүхэд очицөө бүр өстэй амьсгалж авч чадахгүй гэл тийм да. Алаан болж байгаад орж байгаа байхгүй. Тэгээд тэр дундаас сонгогдоод дүүр аваад санаандгүй тохиолдлоор тэгээ би урлагт дурлсан. Телевизийн салбарт дуртай болсон. Тэгээл бүр уул уурхаа мурхаагаар би ихнийжээ сурч ирсэн шүү дээ. Тэгсэн чинь санаандгүй нөгөө эн чинь телевизийн л буян байхгүй нөө хэцүү ингээд хамт тоглож исэн одоо ариун төгсгээд бас нэг дүр тавсан эмэгтэй маань кино тоглохдоо л нөгөө UBS телевизэд ажилд орсон байсан, ажилтдаг байсан. Тэгээ бүр автобусны буудлын дээр бит хоёр таарад. Тэгээд хүй хай гэдэг юм яриа байжсэн чи юу нэрээ хөтлөгч мөдлөгч болоо сонирхолтой юм биш үстэй гэхээр тийштэй гэдгсэн чинь манайх нэр хөтлөгч хайжаач чи нэг ирээд уулзаад гаач гээд тэгээ очоо уулзсан чи би тэнцээд тэгээд би бүр нөгөө уул уурхай анги мангигээ сургууль мургуулдаа хизээч яваагүй. Тэгээ манай гэрийнхэн за окей чи дуртай мэрэгчлээ сургаа. Тэгээ би сэтгүүл зүйн мэрэгчлэр сураад за байж байгаа. Одоо энийг юу яхад сайн байна уу? Тэг гой хүндтэй ч очинтой сууж байна. Одоо бид одоохонд яг дууслаа заа. Сайн байна уу? Сайн нанд гэж. За мартсан гайгүй. Гайгүй. За чи 1 2 3 гээд нэг таслаад явчих. За 3 2 1. Тэгээ би чи нөгөө уул уурхай анги мангидаа сурдаг болсон байхдаа телевизэд ажилд орсон. Чи 16 настай байлаа шүү дээ би. Хөө за. Тэгээд ичээл мичэлдээ ч явахгүй тэгээ браав ичээс мичээсэн нууг гэрийнхнээс нуугаа заяа. Өглөө игээл гарахтаа хичээлдээ явж байгаа юм шиг гараад ажил дээрээ очдөг. Тэгэж би энэ салбарт дурлаж хайрлаж ингэж зүтгэж бүр өдөр шөнөгүй би ингэж одоо юу гэдэг юм бараг телевиз дээр хонох өмчих нь холгүй 16 настай өвд шүү дээ. Тэгээд би энэ одоо салбар руу орж илаа. Тэгээд UBS телевизийн хамт олон маань надад одоо юу өгөөд боломж өгөөд би ч одоо 16 настайдаа UBS телевизийн орой мэдээ хөтэлдэг байлаа. Тэгэхээр чин одоо бүр хүүхэд шахуу баг ярьж байгаа юм аач ойлгохгүй шахуу юм хүүхдэд ингээл боломж олгосон өнөөдрийн намайг бүтээхэд маш том юм дэм болсон болов гэж боддог. Тэгээд UBS телевизтэй би нэг 8 орчим жил ажилласныхаа дараа ингээд үндэсний олон нийтийн телевизтэй тэгээд бүр нөгөө багаасаа үзэж дуу хоолой нөгөө чихэнд хоногшсон жинхэнэ нөгөө гавьяатнууд, алдартнууд ийм хүмүүстэй нэгэн дор, нэг өрөөнд, нэг мэрэгчлэр ингэж одоо ажиллаж цагийн үрд гэдэг тэр одоо хүндтэй суудал дээр сууж мэдээ хөтлөх энэ бол одоо миний амьдралын маш одоо гайхалтай хувь тохиол, хувь заяа дурсамж байсан. Тэгээ яагаад би дурсамж байсан бэ гэж хэлж байгаа вэ гэхээр ажилласаа гарцсан байгаа. Тэгээ яхаа зүгээр өөрөө хүсээд гарсан. Яагаад хүсээд гарсан бэ гэхээр би яг нэг ажлаа 14 жил хийсэн байсан. Тий. 14 жил гэдэг маш урт хугацаа байхгүй юу? Тий шүү дээ. Тэгээд нэг тийм өөрчлөлт хэрэгтэй байсан. Дахиад би өөрийгөө өөр зөвлөлд ингэж одоо юу гэдгийг туршиж сорж үзэх хэрэгтэй байсан. Тэг яг би одоо юм гоё эд сайхан залуу байгаа юм чинь. Одоо л би ажилласаа гараад үзье. Тэгтээ нэг юм хүмүүс юм тэгж ажилласаа гарахдаа дараагийнхаа мөн төлөвлөөд гардаг ш. Би бүр ямар ч төлөвлөгөөгүй. Зүгээр шууд гараад тэгээд миний дотроо бодсон юм юу байсан бэ гэхээр амьдрал надад одоо бурхан надад юу бэлдсэнийг хармаар санагдсан байхгүй. Тэнийг зоригч хийвөө. Тийм ингээд зүйлийг хийчихээ. Тэгээд ингээд одоо Чикагод ирсэн сууж байна. Тэгээ одоо маргааш буцсан тэгээд хөрсөн дээрээ буух чинь одоо ажил төрөл юу вэ яах вүлээ цаашдаа яах вүлээ гэдэг тийм бодол одоо ингээд орж ирээ санаа зовоол ингээд байж шүү дээ. Та чинь одоо ингээд амар их travel хийх дуртай, аялах дуртай хүн шүү дээ. Тэ та хоёлаа энэ талаар нэг өчигдөр галт ярьсан. Тэгэд ер нь бол би бас яг ингээд өөрийнхөө орд маань одоо sign гэж одоо монголоор юу гэж хэлэх вэ? Одоо Sagittarius гэх юм. Харин мэдгүй. Ном гэд ярьдаг байлоо. Ном гэж байгаа. Мөн үү те? Тэгэд ном хүмүүсүүд болохоор амар travel хийх дуртай гэж ярьдаг. Би болохоор ч одоо ингээл номын ордны хүмүүсүүд юм уу? Тий. Би болохоор номын ордны хүн байхгүй. Тэгээд би одоо ингээл зүр Чикагод байхаар л ингээл за яг ингээл байж байгаа. Тэг би өөр хот руу явахаар би ингээл цаанаас ингээл баярлал те. Бүр ингээл яа өөр хотыг ингэж үзэх одоо Америк дотроо л байгаа штэ. Одоо Сан Франциско явж үзчихсэн, Нью-Йорк явж үзчихсэн. Тийм үед байхад л
хамгийн их одоо дотор байгаа жаргал гарч ирж байгаа байхгүй. Тэгэхээр би ингээд дотроосоо бас ингээд бодож байгаа. Ер нь бол travel хийх хэрэгтэй. Амар гоё юм байна. Би бас ингээд боломж гарвал амар их travel хийх мөрөөдөлтэй. Тэгээ та чинь бас амар их travel хийцэн хүн одоо ингээд ер нь бол хүмүүсүүд чинь ингээл travel хийхэд амар их мөнгө зардал гардаг те амар ингээл мөнгө сейвэлж хагаад яадаг. Яг үндэ бол үнэн биш. Яг тэр бол яг үнэн тий. Яагаад би санал нэгдэж гинүү гэхээр олон хүмүүс тэгдэг байхгүй. Би маш их аялдаг. Тэгээ аялахтаа нэг юм одоо юу гэдгийг ойрхон нэг явах дуртай биш. Айлуулах нэг юм шинэ газар, шинэ орчин, шинэ соёлыг мэдрахийг хүсээд ингээд яваал. Тэгээ нэг явхлаараа бас нэг 7 молоохон хоног явах дурггүй. Одоо ингээд шил миний энэ аялал чинь би 12 сарын 1-нд Монголоос гарсан. 11 сарын 1-нд Монголоос гарсан гэдэг чинь ингээд би бүтэн 1 сар аялаад ингээд Монгол руу буцаж штэ. Ер нь нэг гарахлаараа нэг багада 2-7 хоног дээшээгээ бараг сар хагас 2 сар маар ингээд аялждаг байхгүй. Тэгээ хүмүүс надад чи өстэй амар мөнгөтэй юм а чи баян юм а ч гэдэм үү те. Ийм хандлага надад маш их ирдэг байхгүй. Тэгээ би үгүй ээ те. Мөнгөтэй хүн аялдгийн биш ээ гэж би хэлэх дуртай. Тэгээ би одоогийн байдлаар 25 сар орсон байлээ. Бас амар их улсаар явсан байна шүү дээ. Тэгээд нэг улс руугаа бүр орж морсон гарснаа ингээд тооцох юм бол ер нь бол маш их явцсан байгаа байхгүй юу. Тэгээ бүр анх гэх юм бол 18 нас хүрээл. Тэгээ би ч 16 настай ажилд орсон байсан. Тэгээ мөнгөө ингээд хадгалж агаад багхаа л мөнгө шүү дээ. Тэгээл эн чинь хамгийн гол нь эн чинь судалгаа л байдаг байхгүй юу. Тэгээ хаанаас яаж явах уу? Яавал хямдхан байх уу? Тийзийг яаж хямд худалдаж авах уу? Зочд буудлыг 5 6 их сурвалжаас нэгэн зэрэг хайж ээж аль нь хямдхан байна вэ гэдэг ч юм уу өөр ямар боломжууд байна гэдэг энэ бүх нөгөө судалгаануудыг чинь ингээд хийх юм бол энэ чинь хямдхан аялах боломж маш их байгаа байхгүй. Тэгээд сүүлийн 2 жил болонгот би ингээд Эл Салвадор, Мексик гэдэг үндсэндээ латин орнууд руу ингээд явж үзэж шít. Тэнгуут ингээд миний хувьд бол бүр дахиад нэг шин. Би бол бүр ингээд аялсан аяллууд дундаасаа очсон улсууд дундаасаа бүр хамгийн их сэтгэл хангалуун байгаа сэтгэлд үлдэж байгаа. Миний сүүлийн 2 жилийн аялал болоод байгаа байхгүй юу? Тийм ээ. Эл Салвадорын аялал. За ялангуяа энэ сүүлийн Мексикийн аяллыг бол би бүр очсон улсуудаасаа бүр номер 1 нь Мексик гэж би бүр хэлэх гээд байна. Амар сонин тий. Анх одоо шүү Эл Салвадор руу намайг ингээл очих жахад би нөө Google мөлөөс ингээл уншингууд тэнд чикен маф байдаг. Яасан одоо Мексик руу тий Мексик руу ингээл сая очих чинь картел мартел бла бла гэл ингээл амар их юм сонсоол тэгэл нэг юм айцтай очиод магадгүй би бүр тэгэж бодсон юм. Хүлээлт доогуур байжгаад хүлээлт өндөр байхаар тэр нэг сэтгэлд эсвэл өндөр ингээд хүрээд байна ч гэдэм үү тийм ингээд надад мэдрэмж төрсэн байхгүй. Тэгээл энэ бүр латин хүмүүсийн юм одоо юм халуун цус нэг юм бүр Мексик бол бүр монголчуудтай надад аягүй адилхан санагдсан шүү. Хоёр Мексик явж ирсэн үү? Би Мексик яваагүй гэхдээ би ер нь бол Чикагод бол амар олон Мексикуудтай ажиллаж исэн. Одоо би чинь Гуанзанд нэлийн их ажиллаж исэн. Одоо аяг тавуугах чи зөөх чи тийм амар үнэхээр л амар hard working people юм бэлээ. Амар ингээд ажилдаа дандаа ирээл хамгийн хэцүү юм зүгээр л юу ч биш юм шиг л ингээл зүгээр гээл хийгээл тэгэл ажиллаа тараа сайхан пяа уугаал тэгэл амар гоё нөхөрлөөл амар гоё идэв. Тэгээ бас ингээл ботхол бас ер нь л эдгээр баг Монгол ах нар шиг л ингээл сайхан ажиллаа хийгээл сайхан пяа уугаал найзлаал тэгэлээ ингээл мазраал гэдэг хүмүүс. Амраах Мексик явж ирсэн үү? Гэхдээ ах нь яваагүй. Ер нь Монголоос гараад Америк тэрэл Америкаас ерөөс ийш тийш ерөөс гараагүй энд ингээл байж байгаа. Мексикт одоо жишээл би ингэж байгаа байхгүй Пуэрто Баярта гэдэг нэг хот руу очиод нэг юм одоо арал маралтай тийм газар байгаа байхгүй. Тэгээл тэгэнгუთ ингээл манай найзууд амарцсан. Тэгээл би нөгөө буудлынхаа лобби дээр ингээл алхаад явж ирсэн чинь хэдэн Мексик юм одоо Мексикч бас зэрлэг царайтай шүү дээ. Ер нь те хүн зодох гэж байгаа шиг айр царайтай нөхдөд байгаа шүү дээ. Тэгээ тэгэнгუთ хей мэй хүрээдэр гээл тэгэнгуთ нас дотроо ингээл гайхал ингээл яваал очингууд бид нар ингээд те хөрмийн ингээд ёслолт ирсэн байж байгаа маяг чи хаанаас ирсэн Монголоос ирсэн өстө нэрэ юу яа маастэ юу хийж байгаа ганцаараа явж байгаа мó манай найзууд амарсан байгаа гээл тэгэнгუთ тэгвэл join-аас те бид нар ингээд нэгд за хэдүүлээ цаашаа явж одоо юу яа текила ууй гээл одоо текила уугөл тэгэл тэгэнгуутаа тэд хамгийн сонин бүр ингээд яа ч юм би нэг Монголд ч байгаа юм шиг бүр Монголоос ч илүү гэр бүлтэйгээ юм ойрхон байдаг хүмүүс байгаа. Хамгийн гоё улсууд шүү. Тэнгүүд family first гэж хэлээ. Тэнгүүд бид нэр 5 цаг хүртэл өглөө далайн ирэг дээр одоо сая хэдхэн хоног юм гэсэн үг шүү дээ. Ингээ бүжгэлж текила энтер ууж игээл юм хүм яриад инээлч дуулж муулаад ингээл өнгөрөөж байгаа хгүй. Тэнгүүд тэнд ямар хүмүүс байсан бэ гэхээр хөрөн байсан учраас эмээ өвөн байгаа.
Аав ээж нь байгаа. Ах дүүнэр нь найзууд нь ингээ баг ингээд хэдэн үеэрээ хамтдаа тэнд ингээд уухан уугаад дуулах нь дуулаад бүгд бүжиглээд ийм уур амьсгалыг хараад хөөх ямар гоё юм бэ. Яагаад ч юм нэг гоё өөр юмсэг илгэмс үний тийм нөө мэдрэмжүүдийг нь аваад надад бүр маш сайхан байсан. Тэгээ илэн тухай түрүүний яриалгаа эргээд ороход ерөөсөө 18 настайгаас эхлээл би ерөөсөө жилдээ 2-3 удаа аялахыг зорддог байсан. Тэгээ нэг гарахтаа Азийн улс орнуудаар гэх юм бол орхон шүү дээ. Зарим нь дотоод нислэг нь одоо нэг барыг 50-60 доллараар ч нисэх боломжтой ч юм уу эсвэл барыг одоо юу гэдгийг усан онгоцон цугаач явах боломжтой. Тийм үү зөндөл байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр юмнуудыг аягүй сайн одоо олж харж хайж судалж олон сарын өмнөөс би ингэж нөгөө төлөвлөж ингэж явдаг байсан болохоор аюу баг зардлаар ингээд аялдаг байсан байхгүй. Одоо ингээд харахад одоо л би аялж сурч байгаа. Тухайн үедээ бол нөгөө юу ихэ мэдэхгүй тэгээд алддаг байсан бол одоо би юунд дуртайгаа мэддэг болсон. Жишээл ингээд одоо өндөр байшин барилга гэхээсээ илүү бүр одоо юу гэдэг сүм мөн бол одоо хааж учсан адилхан байдаг болсон учраас өөр юу одоо сонирхолтой байна, хоол нь ямар байна гэдэг нөгөө илүү тэр тал руугаа би аюу сайн харж чаддаг болсон юм санагдсан. Тэгээд залуучууд маань нэг тийм үгдгийн 10-20 сая төгрөгтэй ч юм уу те байж аялна маялна гэж юусоо битээ бодоор байл гэж би хэлмээр байгаа. Одоо шил Таиланд руу ингээл би сая 100 явсан бохгүй юу? Тэгэн гут чинь шууд нислэг юм уу эсвэл ингээл нэг юм холбоотой нислэг ингээл хайнгут чинь 3-4 сая төгрөг гэдэг чинь нэг одоо Америк доллараар бол 1000 орчим доллар гараад байгаа байхгүй юу? Тэгвэл би яаж явж ийн гэдэг тэгэн гут Улаанбаатараас Бээж нисээ заяа. Нисээд буугаад чек аут хийчихэд буцаж чекнийг нислэг ингээ нөө салгаад авчдаг. Тэр чинь визэг учраас ингээд гараад орчуулж ш. Тэгэл тэгэн гут би баг юу вэ? Сая 100,000 төгрөгөөр тийзээ авчиж байгаа байхгүй юу? Гэх мэт нөгөө тэрийг нөгөө аягүй сайн discover хийж хайж судлах юм бол зүгээр үнэхээр одоо боломжтой аврах санагдаж байгаа байхгүй юу? Хүмүүс ч нь бол тэгээд баг шууд ингээл нисээл ингээл залуу хүмүүсийн хувьд бол тэгээд аяллаа тав тох гэхээсээ илүү гоё юм үзэж хараал те идэж уугаал эсвэл тийм нэг цаанаасаа тэгэл нүдийн лонгоолох өөр өнцгөөс одоо хүмүүсөө ч өөр газарч байсан ч бас өөрөөр л амьдарч байгаа шүү дээ. Тэр талаас нь ингэж харахаар бас хүний одоо нүдийг нэх зүйл байгаа байхгүй юу? Яг үнэ. Би бас ингээл ер нь бол одоо ингээл Америкт одоо бүх хүмүүс чинь Америк бол амар томч байсан. Бүгдээрээ л нэг ер нь бол culture те яг ижилхэн гэж боддог баг. Гэхдээ ер нь бол тийм биш юм бэлээ. Би одоо ингээл South Side одоо ингээл Tennessee те одоо ингээл жоохон юм бэл South тиймэрхүү юмд явж хахад л хүмүүс үж тэнд амар их Трампын шүтдэг хүмүүсүүд байдаг те. Тэгэл жоохон redneck гэж ярьдیں۔ Тэгж хахад л тийш очиж байгаа л truck stop дээр ярьж хахад л те. Тэр хүмүүсүүд амар онголттой нээлттэй амар аялагаар бас ярина штэ Америк аялагаар ярьж хахад амар гоё нээлттэй яриад өө чи хаанаас ирсэн Монгол хүн юм уу гэл надаас асуугаал тэгэл тэгэл бас ингээл амар нээлттэй байдаг. Тэгэл би ингээл South хүмүүсүүдийн барбекюний нэг удаа явж исэн. Тэр болохоор тэд нар ингээд зүгээр л нээлттэй зүгээр авчирч байгаа хгүй намайг. Тэгэл би нэг найзын таньдаг байсан тэгэл амар гоё нээлттэй амар гоё байсан. Ер нь бол ингээл өөр үндэсний хүмүүстэй ингээд бас Америк дотор байсан ч те өөр одоо ингээл cultureтэй байгаа байхгүй. Одоо ингээл Атланта иймэрхүү тэр хавцаа одоо Georgia те Florida эднэр хүмүүсүүд бол хүмүүсүүд амар ингээл наа жоо racist хүмүүсүүд байдаг гэж хатал. Би очиж хатал өө чи Монгол хүн юм уу ямар гоё юм бэ гэл миний талаар ингэж энэ чүсттэй байж байгаа байхгүй. Тэгж хатал би ингээл Нью-Йорк явж ахчихл надлуу ингээл нүдийг ингэж яагаад те Муазгар гэл ингээл яаж авчих. Тэр чин бүр ингээл амар демократ хот штэ те амар ингээл олон үндэсний хүмүүс нэгдтэй жоохон racism байх ёсгүй байж хатал хамгийн racist байх газар намайг бүр нээлттэй ингэж халуун хайраар ингэж онголттой нээлж авч байгаа байхгүй. Тэгэхээр би бас тэрийг ингэж харахад яа яг хөөрх юм бэ те Америкч бас хэсэг хэсгээрээ өөр байд юм бэ гэж ойлгож байгаа байхгүй. Тэгэд одоо ер нь бол одоо би ч н одоо ирээдүйд бас аялах хүсэлтэй өөрөөр орон явах хүсэлтэй Европ явмаар байна те South America, Latin America үзмээр байна. Азийн одоо яг таны хэлсэнтэй Таиланд, Хужаа, Солонгос, Япон иймэр бүгдээр нь л үзмээр л байна. Яг үндэ бол би бол бас л яг мөнгө гэл бодоол байгаа. Яг зогсоож байгаа яг таны хэлсэнтэй яа хэвээр плен тикет $3,000 л байна да. За нэг л өдөр гэлсэн. Мөнгөө сэвэлгээ сайн хайгаад үзээ. Яг сайн хайгаад. Тий одоо жишээл би ингээл сая Улаанбаатараас Чикаго руу 2 талдаа нислэг чинь бас л урт нислэг шүү дээ. Тэгтээ би
Turkish Airlines-аас би та хоёр намайг хэдэн доллараар авсан гэж бодож байна. $800 л болсон баг. Тийм. Харин тийм учраас нөгөө миний хэлээд байгаа юм нь үнэтэй гэж юусоо бити бодоо. Арга зам нь байд юм аа, хайж болд юм аа. Яг нэг өдрүүд ингээд сонгоод болохгүй бол дахиад өдрийн сойл, airline-ийн сойл эсвэл буугаад нислэг салгаад аваад үзтээ эсвэл бүр газраар ингээд явах боломжтой юм байвал яаж газраар би бүр нөгөө 5 жилийн өмнө Чикагод ирчээд тэр нөгөө виза авахгүй Атланта руу явах хэрэгтэй байсан. Miss University-ийн зохион байгуулагдаад Georgia. Тэгээд тэгсэн чинь нислэг нь тулсан чинь амар үнэтэй болчтой юм. Тэгэн гот би шууд автобусан суугаад. Greyhound бараг 24 цаг автобусаар явсан уу тэр нөгөө тэг Greyhound-аар явж байгаа байхгүй. Тэгээ нөгөө яг Georgia руу Атланта руу явж байгаа болохоор дан хаар хүмүүс. Тэр бараг за нэг 12 цаг явлаа 24 цаг явлаа. Тэгж явхад тэр харуудын тэр нөгөө нэг сухны өндрөд би зүгээр яа. Тэгтээ хэрвээ юу яадаг штэ тэг гой үг гэдэг штэ. Америк тэр үе ирэх юм бол бас road trip хийхгүй бол ямар ч аялал хийсэн ямар ч үг байдаг гэдэг. Тэгтээ яг тэгэж хол тэр ground-ийн автобусаар ингээ явах чинь бас амар гоё юмнууд болж байгаа юм. Тий. Зөндөө их үзээд бас сонирхолтой байсан. Хүмүүс яг амьдрал дунд ороод тэнгуут чинь бас айгүй гоё юу яадаг. Тэгэл одоо ингээд би чи Европын ихэнх улсаар ингээд яваал үзсэн. Нэг орохдоо би чинь 4-5 улсаар явчихдаг. Тэгэл тэр чинь автобусаар яваал нэг хэдэн цаг яваал дараагийн улс руу очиж чинь Европт чинь ингээд очиод авахд зүгээр л нэг л виз авчт юм бэлээ тий. Шенгений виз авчин. Шенген тий. Тэгээд Англи руу орохоор л өөр болсон нөгөө нэг Brexit-ээс болоод гэхдээ ер нь бол бусад газар руу явъя гэвэл зүгээр Шенгений виз аваад тэгэл ураараа явчихдаг. Тэгэл явчихдаг байхгүй. Тэгэл тэр дотроо нэг хэд юм бэ нэг 30-40 евро ч юм уу. Айгүй хямдхан штэ автобус суугаал тий. Хамгийн гол нь өөрөө гой цагаа гаргаад төлөвлөө тэгээд хайгаад хямдхан ингэх юм бол үнэхээр бүр миний одоо ингээд намайг ингээд харахад нэх мөнгөтэй юм шиг л аялал зугаалаад гоё ресторанаа бол ингэж харагдаж байгаа юм шиг боловч яг тэр чинь ингээд хайгаад тий одоо ингээд нэг дэлгүүр орлооч гэсэн яг сайт руу н ороод үзэхээр сайтнд нь бүртгүүлээд хэдэн хувийн хөнгөлт аммаа гээл тий эсвэл ингээл зочд буудлын муудлыг чинь би бол зүгээр 6-7 их сурвалжаас хайдаг байхгүй юу. Бүгд өөр гардаг. Айгуу сонин штэ. Trip.com дээр нэг үнэтэй байхад Hotel.com дээр нэг өөр Agoda дээр нэг бүгдийг харьцуулж үзээд өөрийнх нь сайт руу н орж үзээд гэдэг юм уу те ингээд бүх юмнуудыг ингээд харьцуулаад үзэх юм бол залуучуудад бол ингээд энэ боломж байгаа шүү. Одоо тийм ээ би нэг 10 жилийн дараа өөрийнхөө дураар ингэж явж чадахгүй илүү тухаал боддог болно шүү дээ те тухтаал аялахыг боддог болно. Ийм гой залуу байгаа дээр илүү adventure те илүү ийм шинэлэг ийм сонирхолтой адал явдалтай ингэж амьдраарай л гэж би бодож байна. Тэгээ олон залуучууд маань ингээд зөвхөн Азаар тогтохгүй гараад аялаад ингээд явах юм бол нүд нэгдэн олон соёлыг харна, олон хүмүүстэй танилцсан, хамгийн гол нь соёлын ялгаатай байдлыг, хүмүүсийн үзэл бодлын өөрийг те тэрийг бас хүлээн зөвшөөрөхийн тэр бүх юмыг сурах байхгүй да. Хааш очсон ингээд нэг юм юутай болчихно, дархлаатай болчихж байгаа байхгүй юу? Өөрийнхөө учрыг олоод амиа зогоогоод явчих тэр чадамж чинь аяллаас л бий болоод байгаа байхгүй юу? Тийм үү те. Та ер нь Европоор явж байхад хамгийн гоё орон ямар орон байсан бэ? Миний хувьд Австри байсан. Тэгээд ер нь зүгээр Австрия маш гоё байсан, үзэсгэлэнтэй байсан. Тэгээд Натан Сисимисийн ордон гээл тэгээд Хаалштадт гээл ингээд одоо хүртэл миний ингээд зүрх сэтгэлээс ингээд гардггүй тийм ингээд гоё байгалийн үзэсгэлэнгүүдийг би тэнд үзчихсэн. Гэхдээ нэг юм нь Европт ингээд яг нэг дор 4-5 улсаар явангууд за эхлээл Австрид очиод бараг л үнцэг тохой булган болгох дээр очиод зураг авахгүй гал дээр хоёр дээр л очиод арай багсаал 3-4 дээр бүр тоохоо болоод тэр чинь нөгөө нэг юм ерөнхийдөө байшин барилга нь ерөнхийдөө уур амьсгал нь Европ ч нэг тийм ижлэхэн байгаад байгаа байхгүй. Тэгээд тэгэнгүүт за дараагийн удаа явах юм бол хоёр улсаас дээшээ ч юм уу илүү улс үзэх юм бол нэгдүгээр сүулдэ явдалтаа ядарчдсан байна. Тэгээд юмнууд нь ижлэхэн санагдаад эхэлдэм байна. Залхуураад эхэлдэм байна гэдэг юм уу тийм бодол ойлголт надад яг төрж ирсэн. Би ч нэг хөл бөмбөгт амар дуртай. Ер нь бол би ингээд саксныг дасалжуулагч байсан. Ер нь бол яг үнэнч миний спортын хайр бол хөл бөмбөг. Тэгэл би угаасаа л хөл бөмбөгийн одоо гэрн те англи штэ те. Тэгэл Европт хамгийн яг топ левел лигүүд байгаа штэ. Одоо саксан бөмбөгч бол NBA тэр чинь Америк те. Хөл бөмбөгт бол яг л Европт байгаа. Тэгэл би яг л мейн яг гол бол яг хамгийн дуртай байгаа стадиум дээр нь очиж үзээд яг тэр экспириенсийг авах амар мөрөөддөг. Тэгэл яг ингэ та надад ингэж хэлж та. Үгүй чи хийж чадсан шүү дээ. Амар шүү дээ. Одоо тэгэл явал та тийм үстэй. Англи танаа хамаатнууд байгаа гэдэг ч юм уу. Ингээл нөхсөрөө олыг юу л олон шүү дээ. Тийм үстэй. Манай монголчууд
Зөвхөн хамаатан садан ч гэлтгүү тэгэл нэг монгол хүнтэй ингээл юу яах юм бол яаж хийж байгаа л танилцаад хамаатан садан найз нөхд ингээл гараад ирдэг байхгүй тэд нар чинь очиход чинь туслаад өгнө юм хүмүүс чинь үзүүлээд өгнө юм хумаа захиалгаж авахд чинь ч юм уу илүү эсвэл ингээд илүү баж травлыг чинь ингээд туслах байхгүй юу та. Тий. Өнөө орой гэхдээ хараад шот интернетээр садалтнаа би. Тий. Ер нь зүгээр тгээсэй гэж би бодож байгаа. Тэгээд Visa Mexico-с эхлээд аялын влог хийж үзсэн. Оо за. Тий. YouTube дээр анх хоёр гэдэг юм юугаа чаналаа нийцсэн 1400 орчим дагагч магачтай бас өөрхөн тэгээд болж штэ тий. Ихний влогоо хийсэн 6-7 мянган үзсэн. Тэгээд зүгээр влогийг нөгөө хандлтын төлөө би хийгээгүй юуны төлөө хийсэн бэ гэхээр тэр влогийг үзэхээр хүн яг тэр үедээ очт юм байна. Тэр нөгөө мэдрэмжээ өөрийнхөө түн оо яг тэгэх нь байна шүү дээ. Амар сонирм. Би ч бол ингээд өмнө аялахтаа ингээд зураг мураг авахгүй лалны хэдэн видео мэдээ хийсэн болол ингэж чаш влог дээр би яг тэр үед төрж байгаа мэдрэмжээ хуваалцаж байна, ярьж байна, харуулж байна. Тэгэл би ингээд одоо юу гэдгийг тэр чинь хамгийн ихний влог 3-7 хоногийн өмнө хийгдчихсэн гэдэг ингээд үзэхэр чинь одоо ингээд тэр влогоо үзэхэр би дахиад тэр мэдрэмж аваад байгаа. Өө яг энд ийм байсан та. Нэг юм их гоё юм мэдрэмж төрөөд тэгээд өмнө нөгөө би чинь телевизэд ажилладаг ялангуяа үндэсний телевиз чинь нэвтрүүлэгч нар нь бүр хуйлаараа хориотой. Одоо өөр телевизийн юмд орж болохгүй, өөр реклам сурталчилгаанд тоглож болохгүй, юм хийж болохгүй гэдэг энэ чинь нөгөө нэр хүндтэй ажил ингээд хийж байгаа учраас би нөгөө өөрийнхөө байж чаддаггүй юм өөрийнхөө үзэл бодлыг ил гаргаж хуваалцах чаддаггүй байсан. Тэгээ одоо надад нөгөө тэр боломж нь нэгдсэн учраас би нэг юм далавчаа ингээд дүүлж байгаа ингээд шуушиг ингээд аюу гоё тухтай сайхан байгаад байгаа. Тий. За би таны влогийг дагаад үзээрэй. Лайк, subscribe, comment бүх юм нэ. Тэгээрэй. Гоё. Ер нь л влог хийхэд бас манай эхнэр маань бас влог ингэж хийе гэл яадаг би ажиглаас яах юм бэ гэл яриад тэгжсэн чи бодоод байсан чи бас яг таны хэлж байгаа те өөрийнхөө яг тэр үедээ бас яг л өөртөө ностальжиг үүсгэх те бас тэрийг ингэж гаргах бол яг л тийм юм байна. Би ингээл зураг харахаар л одоо ингээл зураг хараад за иймэрхэн болсон гэл яг нэг амар гоё ностальжи гарч ирдэг байхгүй би бол зүгээр л за иймэрхэн болсон юм байна. Харин видео үздэг шүү дээ те өөрийнхөө нэг галт нэг хэдэн видеод байдаг. Тэрийг харахаар л бас яг тэр гарч байгаа байхгүй яг би таны хэлснийг тийм влогч нь бол бүр нөгөө тэр үед төрж байгаа мэдрэмжээ хүмүүстэй хуваалцаж байгаа учраас тэр чинь өөртөө бас нээлттэй ярилцаад тий гоё юм дурсамжуулж байгаа. Тэгээ влогоо цааш хийж чадах юм уу би бас юм мэддэг. Тий. За тэгээд гуруулаас хөөрхөн зөндөө гоё ярилцлаа. Манай өөжид ихтэй 7 настай ирсэн гэхэд бас хил ус мус Монгол сайн байгаа үстэй. Тийм. Хичээж байна. Үзэгчдээ ер нь л хизээж шөө гэлээ. Тэр зарим нэг гоё хэлж байгаа хужаа гэх. Ард. Тэгээ би бас хин өөжийн одоо өөжигийн бас хэдэн найзууд байдаг үеийнх нь. Тэгээ бас тэднэртэй бас айгүй хөөрхөн. Ер нь энэ араасаа бас гарч ирж байгаа одоо залуу хүүхдүүдтэй ингээд бид хоёр бас блог энэ төр бас цаашаа блог гэнэ подкаст энэ төр хийгээ цаашаа явуулах гэсэн айгүй бодолтой байгаа. Тэгээ бас эднэрийг ер нь бол бид нар чинь бас ингээд хичнээн өөрсдөө урд алхаж байгаа гэсэн тий чи ч бас тэгж боддог билгүй бас залуучуудын энэ төрийг бас нэг гоё бас сая зөндөө гоё энэ аяллаа тухай ярьлаа. Тэд нар бас бидний хэрвээ подкастыг сонсож байгаа гоё юмнууд бас сонсож авсан байх. Тэр нь залуучууд ч гэсэн боломж хэрвээ гардаг юм бол бас нөгөө нүд юу гэвэл юм үзэж нүд тайлаа гэдэг. Үгүй ер нь тийм шүү дээ. Зүгээр гол нь тэр л байна тий. Одоо би таны хажууд суучаад ийм ярих цаашаа. Гэхдээ ер нь зүгээр нэг боломж надад ирнэ гэд суухлаар боломж ирдэг юм гэж байдаг байхгүй. Боломжийг хүн өөрөө гаргаж, өөрөө бүтээж, өөрөө хайж, өөрөө нээж ижил тэр болгоныг бий болгодог болов гэж би хувьдаа боддөө шүү дээ. Зүгээр нэг юм уу нэг юм одоо юу гэдгийг 14-5 жил ажлын гараан дээр гарцсан нэг юм 30 гарцсан байгаа энэ насан дээрээ ингээд харахад жижигхэн туршлагаасаа харахад зүгээр ерөн зоригтой байх хэрэгтэй юм шиг надад санагдчихж байгаа. Одоо би тэд чинь болохоор зэрэг одоо Монголоос ирээд манай өөж одоо ингээд инжлексэлээд ингээд аялалтаа гарах ер нь юунд олсон. Одоо бичгээр даваад ингээд тий. Одоо сая ч бас нэлээд зэрэглэдэг юу яаж шиг боллоо. За өөр тохиолдолд ч хүмүүс ч бас яг уу бидний чинь гадагшаа энэ төр явал бас их сайхан зарим нь сайн яриад зарим нь муугаар яриад ингээд янз бүр болдог ч гэсэн тий бид нар ч бас өөрхий их орныхоо бас нэг эсн босны хувьд яах вэ тэгэл нэг тодорхой хэмжээнд бид нар ч бас нэг ингээл их орн руугаа заавал ингээл нэг юм оруулаад явж байгаа улсууд шүү дээ өөрхий тий хүн болгоно л ингээл
өөрсдийнхөө хийж байгаа бүтээж байгаа юмнуудаас ингээл аль болох тэднэртэйгээ холбогдох юмсан ингээл яваад ингэж байгаа. Тэгээд зарим тохиолдолд өөрсдийнхөө нөгөө явъя одоо travel хий янз янзын юм ингээд хичнээн хүсэж мөрөөдж байгаа ч гэсэн бичиг баримтнаас асуудлаадаасаа болоод ингээд яг гацсан улсууд ингээд зөндөө байгаа шүү дээ. Бас яригдчих чинь тийм шүү дээ. Тэгээд нэг цагт бүгдээрээ бас мэдээж бичиг баримттай бол энд байгаа их олон монголчууд ийшээ бас их явах байх. Бас л Америк доторч бас ингээд аяллаа тий. Калифорниа тий, Сиэтл Мэтл бүр ингээд Орегон Америк чинь бүр мууж болгоно хот болгоно нэг өөр юм блэ шүү дээ. Би түрүү жил илээд баг сар болсон. За нэлээ ороод, DC ороод, Нью-Йорк ороод, тэгээ өмнө ч нөгөө Атлантад очиж ирсэн. Ингээд Чикаго гэхээр нэг 5 6 хот мужаар нөлөөд яваад тэгүнд яг очих болгоно очсон газар болгоно л тийм өөр шал өөр одоо илээ бол шал өөр Атланта бүр шал өөр, DC бас нэг өөр тий. Нью-Йорк бол бас нэг өөр ч гэдэг юм уу. Чикаго нэг иймэрхүү ч гэдэг юм уу ингээд. Айгу өөрөө улсад очсон юм шиг. Яг тийм шүү дээ. Одоо чинь гэж байгаа. Одоо бид гур болохоор зэрэг газрын зураг дээрээс ингээ хэрвээ харах юм бол одоо Америкийн дунд хэсэгт байж шүү дээ тий. Үүл болоо явж байгаа байхгүй. Тэгэл хоёр талаараа 100 байж байгаа ч тий. Тэгэл ингээл National Park одоо юу шүү дээ. National Park гэдэг чинь Монголоор дархан цаазтай газрууд. За Америк болохоор зэрэг бас тэр дархан цаазтай газрууд гээд ер нь National Park-ууд айгүй ихтэй. Тийм шүү дээ. Тий, одоо жишээлбэл Ютад байгаа. Хот болгондоо тэгээд тэр нь бүр бас их гоё. Айгүй гоё одоо тэгээд айгүй жилдээ бараг хэдэн сая жуулчдал одоо ирж очдөг тийм газар бас зөндөө байна. Энэ дотор бас монголчууд бас өөрсдөө бас их одоо ийш тийшээ travel хийж их явнаа бас энэ нүгээр зээл өөрхий яваал бид чинь тэгээд байж идэг шүү дээ. Сайхан байна уу та хэдийн одоо амьдрал ах уу ингээд харахад сайхан бахархаж гин цагаан хатаархал бас төрж гин. Яа тэгэхээр үнэхээр нөгөө нэг муу мухай юм ярихыг хүсэхгүй байна. Гэхдээ бас мэдээж Монголд асуудлууд байгаа. Тэгээд доллар төгрөг одоо юу гэдэг юм амьдралын чанарч гэдэг юм уу энэ бүх залуучууд ирж байгаа боломж бас хомс байгаа нь үнэн. Гэхдээ зүгээр миний маш сайхан байгаа нь та хэд маань ингээд амьдарч байгаа газараа сайхан амьдарч байгааг харах сайхан байна. Тэгээд эргээд монголчуудаа бас туслая, гүүрэн болъё, дэмжий гэдэг ийм сэтгэлтэй ингээд явж байгааг харах надад бүр юм сайхан бахархалтай санагдаж байна. Тэгээ удахгүй бас та хоёрын маань бодсон бодол, зорьсон зорилго биелэх баах. Тэр монгол залуу, монгол хүү тэр дэлхийн одоо том NBA ч юм уу те энэ том юм одоо лигүүдэд тоглох ч юм уу те Монголынхоо нэрийг гаргах тэр цаг бол бүр тун ойрхон байгаа. Хажууд хаяанд байгаа байхгүй юу? Тэр бахархалтай мэдээгээр би бас удахгүй та хоёрыг Монголоос хараад вау те энэ хоёр үнтэй бас ярилцаад нэг л бүр балаа хаваатан штэ гэдэг өдөр те ойрхон байгаа гэж бодож байна. Тэгээ бас юу вэ? Бид өөр ч нэг подкаст хийгээд нэг удаагүй. Одоо бид өөрийг удах юм бол бас мэрэгжлээ гэж хэлж бүр болно шүү дээ чаваг. Чи бол өстой гоё. Бид өөрт бас одоо тэгээ түрүү ингээд хин манай өөж хийлэнгүүт одоо бас нэг туршлага дутуу улсууд байгаа шүү дээ. Зүгээр одоо яах вэ? Зүгээр байга гараад явна шүү дээ гэдэг айгүй гоё ярьсан. Тэгээ бид өөртөө бас ингээд цаг нараа гаргаад ингээд ярилцсан зү үнэхээр их баярлалаа. Маш баярлалаа. Тэгээд бас энэ цаашдынх нь ажил үйлсэд үнэхээр амжилт хүсье. За тэгээд дээр нь бид өөрт бас дутуу энэ төр асуусан асуулт энэ төр байг одоо тэр дутуу асуусан бол тиймэрхүү байл бас энэ манай подкастер одоо хэлж ярих юу байна тэрийг бас хэлвэл тэ. Тийм дутуу ч юм яах юу ах вэ? Тэгээд яг одоо юу гэх юм би өөрөө ингээд энэ орчинд ирээд энэ газар ингээд суугаад энэ хүмүүстэй ярилцаад ингээд байж байгаа тэр мэдрэмжийг яг өөрөө ингээд биеэрээ авч байгаагийнхаа хувьд үнэхээр бахархалтай одоо хүмүүс байна шүү. Бахархалтай монголчууд энд байна шүү. Монгол авьяас академи гэдэг үр ингээд байгуулчихсан монгол залуучуудаа аль үшээ аль хэдийнэ ингээд гүүрэн болоод тасгалжуулаад дэмжиж ингээд явж байгаа юм байна шүү. Яг нэг юм ингээд юу гэдгийг подкастны цаанаас дэлгэцийн цаанаас сонсоод өнгөрөх нэг өөр. Зүгээр яг дэрэгдэн дотор нь ингээд орсон хүний хувьд бол та нарын мэдэрч байгаа мэдрэмжээс 10 20 дахин илүү 100 дахин илүү ийм ингээд ийм сайхан ийм одоо бүтээн байгуулалтыг гэдэг юм уу ийм одоо төслийг хэрэгжүүлээд ингээд явж байгаа юм байна шүү л гэдэг тэр мэдрэмжээ л одоо хуваалцъя гэж бодож байна да. За их баярлалаа. Тэгээд өндөрлөх үү? За тэгээд. За тэгээд удахгүй тэгээд их орондоо очоод их сайхан соён сайхантай тэгээд мэдээж одоо дэлхийн мис гаргахын ажилд чинь үнэхээр амжилт хүсье. Яг адилхан юм байна. Бид нар адилхан замаар явж байгаа юм байна. Тийм тэгээд бас монголчууд маань бүгдээрээ нэгдэд нийлээд гоё ингэж ажиллах юм бол
одоо тэгээд эх орныхоо нэрийг альж газар гаргаж тэ тэр хамтарч ажиллах юм байна гэд. Тэгээд энэ подкаст өндөрлөхөө гурлаа. За тий. За тийм. За маш баярлалаа. За баярлалаа. За баярлалаа.